За сайн байна уу? За өнөөдөр аурагийн талаар ярив. Аура гэж болвол гэрлэн бүрхүүл. Биенээс ялгарч байгаа энерги, эрчим, соронжин, цахилгаан. Тэгээд нүдэнд харагдахгүй шинжлэх ухаанаар нээж илрүүлсэн, илрүүлээгүй янз бүрийн хүчирнүүдийн нийлүүр гэж бодож байна. Ямар ч байсан биеинд мэдрэгддэг, эсвэл мэдрэгддэггүй, эсвэл харагддаг, эсвэл харагддаггүй. Ямар ч байсан гэрэлтэж идэг, бусдыг нөлөөлж идэг. Ер бусын энэ нөлөөллийн хүчийг аура гэж. За тийм учраас өнөөдөр аура гэж юу юм? Ямар төрөлжүүл хуваах вэ? Яаж мэдэх вэ? Ауратай хүнийг таних арга. Аура болоод энэ харизм хоёроос өөр. Ямар ялгаатай. Тэгээд яаж ауратай болох вэ? За энэ аргыг бас хэлнэ. За тэгвэл нэгдүгээр асуудал. Аура гэж юу юм бэ? За аура болвол латин хэлнэ. Аура гэсэн. Энэ нь болвол салхи, сайхан үнэр, гэрэлтэх гэдэг ч юм уу. Ийм санааг илэрхийлсэн. Монгол хэлнээ болвол уур гэсэн үгтэй. Дуудлага болоод утгын хувьд адилхан усны уур манан. За энэ болвол нэг гаралтай үг ба гэж бодож байна. За ерөнхийдөө болвол энэ хүний эргэн тойронд байдаг эрчим хүчний орон, эсвэл энэ энергийн бүрхүүл. Эртнээ шашин гүн ухааны ойлголтоор болвол сүнсний гэрэл. Өнөөдрийн ойлголтоор гэрэлтэж байгаа хүн. За энэ болвол хамгийн оновчтой аура гэдгийн томьёол юм байна. Гэрэлтэж байгаа хүн гэж байна. Гэрэл нь бүхсэн хүн гэж байна. За энийг хэлээд байна. Хямартай хүн гэж байна. Хямар нь үгсэн ийм хүмүүс байна. Сүрсүүлттэй хүн гэж байна. За зарим тохиолдолд энэ шашны хэллэгээр болвол сүнсэн жайлсан гэж. За сүнсэн жайлсан гэхдээ зэрэг сүрсүүлтэ алдсан. Аурагийн ойлголтоор болвол аура байхгүй. Унтарсан, бөхсөн. Тэгээ ийм хүмүүсийн ажил төрөл нь бүтэхгүй. Мориноос хаягдана. Хойд хажуулна. Хүнд жодуулна. Бизнесээс нь алдана. Сонгуульд орсон ч ялгадна. Гэх мэтэр. Ямар ч байсан ийм сүрсүлд, хэмэрлунда, чогжхвлан ийм зүйл байдаг юм байна. За энийг болвол аура гэж нэрлэдэг. Шашныхын талаас, шинжлэх ухааны талаас, сэтгэл судлалын талаас янз бүрээр хүмүүс судалж ирсэн. Тэгэхээр талбарын орлого хийж хөтөн чармил гаргаж ирсэн учраас ямар ч байсан ийм нэг ойлголт байдаг юм байна. Байхгүй юм болвол ийм яриа байхгүй гэсэн. Байгаа учраас ярагдж байна. За энэ бол бас амьдралын нэг нууц гэсэн. Сургууль бид нар төрөл бүрийн мэдлэг, мэрэгжлийг сурж байгаа. Тэгвэл нийгэмд гарсан, насанд хүрсэн бид нарын хувьд бас сурж ижимшиг ойлгож мэдэх баснаж байл нь юу гэдэг зэрэг аура юм байна. Одоо дараагийн сэдв. Аураахыг бид нар мэдэх болж байна. Олж харсан гэж ярьж байгаа хүмүүс байна. Тэрийг нэг үгүйсгээд баг. Гэхдээ ерөнхийд нь авч хэлэх юм бол энэ аура гэдэг зүйл бол харагддаггүй зүйл, мэдрэгддэг зүйл. За энэ бол хамгийн чухал. Бид нар энэ хүн гэрэлтэж явж байна гэдэг зэрэг тэрнээс ямар нэгэн гэрэлсэж ирж байгааг бид нар олж хараагүй шүү дээ. Ерөнхийдөө энэ хүн гэрэлтэж чинь гэж бид нар мэдрээд байгаа байхгүй юу? За англи хэлээр болвол non-verbal cues гэсэн ийм үг байна. За non-verbal cues гэж юу вэ гэдэг зэрэг үггүй тохоо гэсэн үг. Үггүй тохоо гэж юу вэ гэдэг зэрэг үгээр хэлж илэрхийлж чадахгүй ч гэсэн мэдрэгдэг гэсэн үг. Юугаар нь мэдрэх хөхтэй зэрэг ерөнхийдөө ерөнхий байдлаар мэдрэн гэсэн үг. Бага байдлаар. Жишээлх юм бол нүднээ харж гэдэг ч юм уу, хөдөлгөөн гэдэг ч юм уу, инээмсэглэл гэдэг ч юм уу, амьсгалын хэмнэл гэдэг ч юм уу. Энэ хүн тайван байна. Энэ хүн итгэлтэй байна. Эсвэл эннийхээ эсрэгээр энэ хүн сөрөг, ууртай гэсэн аюултай мэдрэмж мэдрэгдэг ч юм уу. Энэ хүнээ сүнсэн ялсан байна. Хэмрэн хөтсөн байна. Энэ болвол ерөнхийдөө мэдрэгдэж байгаа зүйл. Үггүй тохоо гэсэн. Тийм учраас аурагыг болвол мэдэрнэ гэсэн. Гэхдээ судалгаа хийсэн хүмүүс байна. Хүнээ зүрхнээс, хүнээ тарихнаас биож халгаан гэж ялгардаг гэж. За энийг бас одоо хэмжих гэж оролдсон. За энэ нь хүчтэй хүн ч юм уу. Эсвэл сулхан ч юм уу байж болно. Биож халгаан гэж юу гэдэг зэрэг биологийн чахалгаан гэсэн үг. Жишээлх юм бол чох шүн гэрэлтэж харагдаж байна. Шавж чахалгаан гаргадаг жарам далайн
Амьд биш тус байж байгаа. Гэсэн ч гэсэн ингэж харагддаг зөвхөн мэдрэгддэг ийм хүчин зүйл бас байж болно. Энэ явах үгүйсэхгүй байж байгаа. Ер нь бол байх болж чад. Аврагыг судалдаг. Тэгэхэд өөрийнхөө энэ чадварыг хөгжүүлсэн сүнслэг талаас нь ярьж тайлбарладаг хүмүүс бол авраа бол харагддаг гэж ярьж байгаа. Тэгээд төрөл бүрийн гэрлийг сочруулж байна. Гэхдээ ерөнхийдөө бол ганцхан хүнээс биш, амьтнаас, амьгуу биечүүдээс ч гэсэн гэрэл сочирж байгаа юм шиг харагдаж идэг. Тэгэхээр энэ бол бас нэлээд одоо тийм төвхтэй. Ерөнхийдөө бол итгэл үнэмшил муутай гэсэн үг. Гисэн ч гэсэн гэрлэн бүрхүүл байна. Ийм гэрлүүд ялгарч ийн гэж одоо ярьж тайлбарлаад ингэж бичгсэн номч холбосон олон байна. Ерөнхийдөө бол 7 төрлийн гэрэл ялгаруулж байгаа гэж. Аврагын гэрэл байдаг гэж. Ингэж хүчиж байгаа. За хамгийн одоо авраа сайн байж байгаа. Энэ ямар гэрэл үхтэй зэрэг цагаан гэрэл. Өөрөөс чинь хэрвээ цагаан гэрэл туяарж байгаа юм бол маш ариун байдалтай байна гэсэн. Тэрнийхэн дараа нь үлдээж ирэх нийл ягаан. Тэгээд дараа нь хөх. Тэгээд дараа нь ногоон. Тэгээд дараа нь шар. Эсвэл улуур шар. Тэгээд улаан. За энэ бол ерөнхийдөө одоо эерэг авраатай байж байгаа. За харин сөрөг муу авраа бол юу ах хөхтэй зэрэг. Өнгө нь бүдгэрээд юм гэж. Хар авраа. Саарл. Хар бол хамгийн одоо доод давтамжтай. Тэгээд тэрнийхэн дараа нь үлдээж ирэх улаан. Энэ бас одоо уур, атаархал, гомдол, шунал. За улуур шар, ногоон, хөх, нил, ягаан. Тэгээд хамгийн хүчтэй аврааны үлдээж ирэх цагаан. Ийм байдлаар ингэж өнгө ялгардаг гэж тэгж үждэг. Тэгэхээр анхаарлаа төвлөрүүлээд тухайн хүнийг хараад байх юм бол ямар гэрэл ялгарч гинөө, ямар туяа сачирж гинөө энийг мэдэх болчиход. За өөрөөсөө ямар авраа ялгарч гинөө гэдгийг бас мэдэх арга байна. Яаж мэдэх вэ гэдэг зэрэг толны өмнө суугаад хойд талдаа цагаан хөшигт. Тэгээд толонд тусчхаа өөрийгөө харах юм бол анхаарлаа төвлөрүүлээд хараад байх юм бол өөрөөс чинь гэрэл сачирж харагдаж байгаа нь мэдрэгдэн. За миний хувьд бас туршиж үзсэн. Үнэхээр харагдсан юм байна. Тэгэхээр энэ үнэнхүү одоо авраа мөн үү биш үү? Авраа нь бол мөн юм. Тэгэхээр энэ үнэхээр итгэж болох уу үгүй юу? Эсвэл ердийл одоо юмс үжигдлээс гэрэл сачирж байгаа юм шиг харагдаж байгаа тэр харааны сэрэлч юм уу? Эсвэл төөрдөлч юм уу? Тийм байж болно. За ийм учраас та бүгд туршиж болно. Энэ бол зүгээр л одоо тоглоомч юм уу? Эсвэл сонирхлын төвшөнд ажиллалт хийж болно. За одоо залгаад авраатай хүнээ нийтлэг онцлог. Тэгвэл яг ямар хүний авраатай гэж хэлдэг. Жирийн төвшөнд бид нар бол хүнийг хараад ямар гэрэл сачирж гинэ гэдгээр нь тэр хүнийг ямар авраатай. Тэгээд аврааныхын төвшин хэр өндөр байна уу гэдгийг мэдэх болж байхгүй. Тийм учраас энд хэлжгээ энэ ерөнхий онцлог шинжүүдээр энэ хүн чухам авраатай юм уу үгүй юм уу гэдгийг онцлог болж чад. За нэгдүгээрд бол өөртөө итгэлтэй. Тэгээд намблага. Гэрэлтжгээ хүн бол өөртөө итгэлтэй байдаг. Өөртөө итгэлтэй хүн бол хүн рүү тайван харж чаддаг. Хөдөлгөөр нь ултай зэрэг намблага. Тэгээд үг нь бол хэмнэлттэй. Өөрийгөө хамгаалахын төлөө биш. Өөрийгөө хүлээн зөвшөөрөгдсөн гэж. Ядаж өөртөө хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг. Энэ өнчгөөс амьдад хандаж байгаа учраас намблага байдаг гэсэн. Тэгэхээр өөртөө итгэлтэй хүний л эргэн тойронд байж байгаа хүмүүс итгэдэг. Жишээлх юм бол салаажамын уулзуур дээр ирчихэл та. Нэг хүн болтой зэрэг аль жамаар нь явах юм би ер нь нэг сайн итгэл муутай байна. Энүүгээр явсан ч төөрж магадгүй. Тэрүүгээр явсан ч буруу зам руу орж магадгүй. Тэгэх юм бол хэн ч өөрөө чинь байхгүй байх нь биш үү? Харин ч нөгөө хүн бол энэ зам нь зөв. Би энэ замыг сайн мэднэ. Энэ бол бидний гарч мөн гэлэх юм бол хүмүүс дуртай байгаа. Тийм учраас ийм итгэлтэй хүнийг гэрэлтэж харагдаж байна. Авраатай байна гэж хүмүүс үздэг. За хоёрдугаард нь сэтгэл нь тайван уужин байдаг. Уур хилэн атаархал, атгах сэтгэл байхгүй. Уур хилэн атаархлаас юу гарч ирэх вэ гэдэг сөрөгийн нэр гарч ирнэ. Өчүүхэн сэтгэлээс. Тийм хүн гэрэлтэж харагдахгүй байх нь шүү дээ. За ийм хүмүүсийн хажууд байх юм бол хүмүүс тайвширдаг.
амар амгалан байдлыг олж авдаг. За 3 дугаард нь болвол эерэг үг инээмсэглэлт. Өөртөө итгэлтэй, уужим сэтгэлтэй хүн болвол инээх чадaltaй байна. Тэр дотоод итгэл, амгалан тайван байгаа байдал гадаад дүрх дээр нь инээмсэглэл болж тодорч гарч ирж байгаа юм. Тэгээд тэр нь үгээр илэрхийлэгддэг. Ээлдэг дулаан үгтэй, талархдаг, ерөөдөг, сайн сайхны хүсдэг. Тэгэхээр ийм хүмүүстэй хүмүүс хамт байхыг хүсдэг. Ийм хүмүүс нүүрнээ баясгалантай гэж хэлдэг. Гэрэлтэж байгаа учраас. Энийг аавраа гэж хэлдэг. За дөрөвдүгээрд нь зоригтой амьдрал. Өөрийнхөө зоригтой тэрнийхэн төлөө амьдарч байгаа. Тэрнийхэн төлөө тэмчиж байгаа. Тэрнийхэн төлөө зүтгэж байгаа. За энэ болвол гэрэлтэж байгаа хүн. Эннийхээ эсрэгээр зориг байхгүй. Тийм учраас тэрнийхэн төлөө хүчин зүтгэл гаргах гэж байхгүй. Залхуурдаг. Ер нь бүх юмд идэхгүй болчихсон. Ухардаг. За энэ бол бүхэж байгаа хүн. Гэрэлтэх эсрэг. Тэгэхээр энэ зоригтой, идэвхтэй амьдрал хийх үед өөрөөс чинь авраа ялгардаг байх нэг л хэлэх юм бол хүчтэй. Тэр нь болтой жирийг бусдад мэдрэгддэг. Бид нар болвол өөрийнхөө хүсэл зорилгын төлөө тэмцэж байгаа тэр хүмүүсийг дэмжиж идэг. Жишээлх юм бол марафоны уралдаанд ороод баян ходоод болсон ч гэсэн, сүүл мушгсан ч гэсэн төгсгөлийн чих хүртэл, гол хүртэл гүйгээд ирж байгаа хүмүүс дэмждэг. Ийм байдлаар амьдралынхаа зорилгыг биелүүлэхийн төлөө тэмцэж байгаа хүн гэрэлтэж байна гэж үздэг. Авраатай гэж ойлгодог байх нь байна шүү дээ. 5 дугаар нь бол тэнцвэртэй амьдралтай. Бие, сэтгэл, оюун. За энэ 3 болвол ерөөсөн жигд хөгжилтэй. Ичнэ их оюуны хөгжилтэй байлаа ч гэсэн өвтөн жовлонд барах гэх юм бол сул дараа биетэй байх юм бол тэндээс бас гэрэлтэж харагдах юм байхгүй. Тийм учраас эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй гэсэн үг. Сайн унтаж амарч явах хэрэгтэй. Зөв хоололж явах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд сэтгэл сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Хамгийн гол авраа болвол эерэг сэтгэлтэй байх. Бусдыг хайрладаг, тусалдаг, өөрийгөө нь жолоосолдог. Энэ бол хамгийн том гэрэлтэж харагдах авраа юм байна. Тэгээ ерөнхийд нь дүгнж хэлэх юм бол авраатай хүн болвол итгэлтэй. Авраа байхгүй хүн бол итгэл байхгүй. Авраатай хүн болвол тайван, уужим. Авраагүй хүн болвол яг нэг эсрэг, өчөөхөн жижиг, хатгах сэтгэлтэй. Авраатай хүн болвол эерэг, үхэлдэгтэй, нүүрнээ баясгалантай, сөрөг үг ярддаг, баргар чараатай хүмүүс болвол бас сөрөг авраатай байх нь шүү дээ. Дөрөвдүгээрд нь болвол амьдралын зоригтой хүн бол гэрэлтэж харагдана. Амьдралын зориггүй хүн болвол богсон юм шиг байна. Авраа байхгүй, унтарсан. 5 дугаар нь болвол тэнцвэртэй амьдрал. Баян махбодын хувьд ч, сэтгэл санааны хувьд ч, оюун ухааны хувьд ч гэсэн жигд хөгжилтэй. Аль нэг нь дороотоод ирэх юм болвол бусад нөгөө хоёроо нөлөөлнө гэсэн. За энэ болвол авраатай хүн болоод авраагүй нэ ялгаа, онцлогуд юм байна. Товчхондоо. За дараагийн сэдв. Дараагийн сэдв болвол авраа гэд яраад эртэж ирэг бас нэг зүйл орж ирж байгаа юм. Тэрний өгтэй жирэг харизма боёо харизм. За бид нар бас энэ харизмын талаар ярьж өнгөрсөн. Харизмтай хүн болоод харизмгүй хүн. Тэгвэл өнөөдөр болвол авраатай хүн болоод авраагүй хүн ярьж байгаа. Гэтэл энэ авраа болоод харизм хоёр болвол 60 талаараа ингээд давчж яадаг. 60 талаараа ялгарч яадаг. Чухам авраа гэд юу хэлээд байгаа юм? Харизмтай хүн хэлээд байгаа юм уу эсвэл тусдаа ойлголт юм уу? За ийм асуулт гарч ирдэг. За тэгвэл хамгийн том онцлог нь юу гэхтэй жирэг? Харизм болвол гадаад дүр байдлаараа бусдыг татах, бусдыг нөлөөлөх. Энэ хамгийн том ялгаа. Харизм болвол бусдад үзүүлэх нөлөө. Жишээлх юм бол үг яраа. Тэгээ гадаад дүр байдал. Энэ байдлуудаараа бусдад жирэг хүнд итгэл төрүүлэх. Татах хүч гэсэн үг. Гадаад дүр байдлаар. Гэтэл аура бол юу гэхтэй жирэг? Дотоод энергийн чанар гэж юм л да. Хүн болвол мэдрэмжээр жөн савнараа татгадаг, мэдэрдэг. Энэ хүч. Тэгэхээр харизмыг болвол нүдэрэ мэдэрнэ гэсэн үг. Чихрээ сонсоно гэсэн үг. Гадаад дүр байдалд нөдөөдөгдөн гэсэн үг. Аврагыг болвол зүрх сэтгэлээрээ мэдэрнэ гэсэн үг. Жөн савнараа ойлгоно гэсэн үг. Тэгэхээр эндээс болвол асуудлууд гарч ирж байгаа юм л да. Зөвхөн харизмыг хөгжүүлсэн хүн болвол яхав удирдахч болж болно. Гэсэн ч гэсэн зүрх сэтгэлгүй байж магадгүй. Захирал болж болно. Амжилт гаргадаг байж болно. Гэтэл жаллан мэхлэгч байж магадгүй. Гадаад нөлөөллөөр бусдыг хуурж нөлөөлж их учраас.
Гэтэл жинхэнэ гэрэлтэж байгаа хүн, авраатай хүн болвол энэ эсрэг. Юу ч ярихгүй, юу ч хэлэхгүй. Хооно илэрхийлэл non verbal cues-тэй байсан гэсэн татгадж яадаг. Ийм гайхамшигт. Тэгэхээр харизмтай мөртлөө авраагүй хүн ямар онцлогтой байна вэ? Итгүүлж бол чатна. Уран ярддаг. Гэсэн ч гэсэн энерги нь хүйтэн хүнд дарамттай санагдав. За одоо жишээлх юм бол төрийн өндөр алган тушаалд нэг нөхөр гараа ирсэн байж байгаа. Харизмын хүч. Гэтэл маш их хүйтэн энергитэй дарамттай санагддаг. Тийм учраас хэрвээ Facebook дээр журган байх юм бол шууд үжихгүй өнгөрөө гарч байгаа. Харах дурггүй. Хүйтэн энерги дарамттай санагдав. Яагаад гэвэл дандан одоо амь хавныхаа эрх ашиг бужир муухай хойголдон энүүгээр явж ирсэн. Ийм улс төрчд байж байгаа. Энийг бол харах дурггүй өнгөрч байгаа. Гэтэл цааш өчнөө сайхан эерэг авраатай хүмүүс байж байгаа шүү дээ. Үжээд хараад дуусахгүй. Хэлсэн ярсны сонсоод сэтгэлийн таашаал аваа. Хөрөг жургын гэртээ хүртэл өдгөчихсөн. Энэ нь болтой эерэг авраатай хүмүүс юм байна. Тэгэхээр ийм харизмтай хүмүүс болвол авраа байхгүй зөвхөн харизмтай хүн болвол төр жуур юм. Төр жуур хүмүүсийн сэтгэлийг татаж чадна. Санал авч чадна. Сонгогдож чадна. Гэтэл урт хугацаанд байх юм бол маш их тэр дарамт бол. Өнөөдрийн ярианаас юуг ойлгож болох вэ гэдэг зэрэг төрийн өндөр албан тушаалтай улс орны хавж байгаа шийдэж байгаа нөхдүүд зөвхөн харизмтай харин эерэг авраа байхгүй хүмүүс бас байдаг байх нь гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ хүн бол харизм байна уу байна. Гадаад дүр хэлж ярьж байгаа байдал бусдыг дайталж чадаж байгаа. Санал авч чадаж байгаа. Гэсэн ч гэсэн энэ бол гэрэлтэж харагдаж байгаа юм юу ч байхгүй. Эерэг авраа байхгүй. Тийм учраас нийгмийн сүлжээн дээр ерөөсөө огт дэмжлэг авч чадахгүй байж байгаа. Хэн ч зүрх дарахгүй. Хэн ч лайк дарахгүй. Тэрийн хүмүүс зүрх сэтгэлээр жөн совнороо мэдрээд байгаа байхгүй юу? Ард түмнээ тавьсан дүн байхгүй юу? Бас энэ харизмтай мөртлөө авраа байхгүй хүн яаж нөхдөж хэрэг. Зөвхөн өөрийнхөө эрх ашигыг боддог. Тэрний төлөө ерөөсөө хүн алхаас бучихгүй байж байгаа. Бусд руу хэрэг хийж байгаа. Өөрийнхөө амь хавны эрх ашигын төлөө дур мэднэ алуун тушаалтнуудыг томилж байгаа. Хүн рүү хэрэг хийж байна. Тийм учраас ийм хүмүүс болвол хүмүүсийн зүрх сэтгэлд гэрэл тусгах биш. Айдас жигшилж юучлыг бий болгодог. За шилдэг номоор болвол эрх мэдлийн 48 хуулийг ярьсан. За энэ цуврал яриануудыг сонсоод тэр төрөл бүрийн бузар муухай аргаар төрийн эрхэнд гарч болдгийм байна. Төр эргүүл болдгийм байна гэсэн ойлголт авчирсан. Ийм болчмогоо нөхдүүд байгаа. Тэгэл тэрнэт нь цаана нь бас гэрэлч чинь үгүй байна уу гэдэг ийм шалгуур бас давхар байдаг. Тэрийг мартаж болохгүй. Тэгэхээр ийм харизмтай мөртлөө эерэг авраа байхгүй хүмүүсээс сөрөг авраа ялгарч идэг. Өнгөн үлтэй жирэ хар, саарл, улаан, эсвэл хүрэн ийм бараа өнгө. Хэлбэрийн хувьд ч гэсэн дотор байхгүй. Тэгээ бусдад ултаж ирэх дарамттай, айдастай, таагүй мэдрэмжээ төрүүлж идэг. Түр хугацаанд татгах тохиолдол байна. Орж ирээд яраа идэхэд их юм бол нөлөөлөгд. Гэсэн ч гэсэн дараа нь ултаж ирэх маш их дарамттай бохимдлыг төрүүлдэг. Тэгэхээр харизмтай байж болно. Харизм дээр нэмээд сайн аврааг бүрлүүлэх болохгүй. Энэ хоёр нэгдэх юм бол жив жинхнээс гэрэлтэж байгаа хүн бол. Нэг дээр нэгийн нэмбэл хоёр биш бүр 3 бол. Харизм дээр нэмэх нь авраа. Энэ гайхамшиг. Тэгэхээр сайн авраа гэдэг нь юу гэдэг зэрэг эерэг энергийг цочруулна. Эерэг энерги нь юу гэдэг зэрэг бусдыг хайрлах хэрэгтэй, бусдыг энэрх хэрэгтэй, уучлах хэрэгтэй, туслах, дэмжих, итгэх, үнэмших. Тэгээд дотвортой байдал. Хэлсэн үгнээс нь бочихгүй. Төр жуурын биш. Мөнхийн. Тэгээд дотоод амар амгалан төрсөн. Өөрийгөө болоод бусдыг хүлээн зөвшөөрсөн. Хөндөгдөг, ойлгодог. За энэ бол живжинхнээс одоо гэрэлтэй хүн, авраатай хүн байна. За тэгвэл хамгийн сүүлд нь өнөөдрийн ярих яран дээр яавал өөрийн авраагыг сайжруулах. Өөрөөр хэлэх юм бол яавал гэрэлтэж харагдах вэ? Бид нар өнөөдөр өндөр чалантай ажил орчсон байна. Амьдралын баталгаатай болцсон байна. Эсвэл албан тушаалаа ахичихсан байна. Сонгогдсон байна. Эсвэл нэр төртөө болцсон байна. Энэ хангалттай биш. Энэний чинь хажуугаар ард хаалт нь бас юу байх вэ гэдэг зэрэг сүнслэг амьдрал гэж байна. Шашны хэлгээр хэлэх юм бол өөрөөр хэлэх юм бол гэрэлт хэрэгтэй, туяарах хэрэгтэй. Энийг ерөөсөө орхитуулж болохгүй. Заавалч нэр төр төрсөн мөнгөтэй баян, албан тушаалтай,
байхалав байхгүй. Маш энгийн ердийн боргодор шар хоногийн өнгөрөөжсэн ч гэсэн хүн гэрэлтэх хэрэгтэй. Тэгж чадах юм бол ажил дөрөл улам бүтэмжтэй, амжилт бүтээлтэй, аж аргалтай болно. Тэгж чадахгүй гэрэлтэх биш. Бөхчих юм бол яах вэ? Бүдэрсэн дөрөө бүдэрнэ, унсан дөрөө унана. Хямран гөвтсөн, сүнсэн жайлсан, янз бүрээр хэлдэг. Ийм байдалд орно. Тийм учраас эерэг ороотой болох хэдэн аргыг хэлье. За эннийх нь нэг нь болтой зэрэг талархлын дадал гэж юм л да. Талархна гэдэг бол хүний гэрэлтүүлж харагдуулдаг. Талархчихаа хүнд хинч муу юм санддаг. Сөрөг бодол байдаг. Өөрөө бас энергийг хомсдлоос элвэг байдал руу шилжинэ гэдэг. Талархал гэдэг. Ийм ерөсөн хүчтэй. За энэ талархал гэдэг ном монгол хэлэн дээр хөвлөсөн байж байгаа. За энийг авч уншиж бол баярлалаа гэдэг үг чи юу гэсэн үг юм бэ? Танд баярлалаа гэж ярьж байгаа юм. Хэлэх нь болтой зэрэг энэ хүнд баярлалаа гэж хэлж байгаа шүү дээ. Та надад тусалсан чинь баярлалаа. Та надад сайхан ханддах чинь баярлалаа. Хэн баярлсан? Тэр хүн баярлсан биш. Би баярлсан байхгүй юу? Тэгэхээр чинь хэрвээ өдөрт би 3 удаа баярлалаа гэж хэлэх юм бол би өдөрт 3 удаа баяртай байсан гэсэн. Танд би насан турш баярлж явдах шүү гэж ингэж хэлсэн. Энд чи юу юм? Би насан турш баярлж явдаг хүн байх нь биш шүү дээ. Би баяртай. Тэгэхээр чинь ийм хүнээс гэрэл сачир таарна шүү дээ. Гунгалдахгүй юм байна. Баярлах юм байна. Баярлсан юм байна. Одоо ч гэсэн баярлж байгаа юм байна. Чааштай ч гэсэн баярлах юм байна. Тэгэхээр талархал гэдэг нь ийм гайхамшигтай гэсэн. Яаж талархахгүй вэ? Тэр таларх аргын заасан нь талархал гэдэг нь. Хоёрдугаар арга нь юу гэхтэй зэрэг бясалгал хийх. Энэ бясалгал нь юу гэхтэй зэрэг гүүн амьсгах гэж хэлж байгаа юм. Амьсгалаа сайн гаргаад эрүүл хүчил төрөгчийг амьсгаад ингээд тодорхой хугацаанд ингээд амьсгаа сууж итэр чинь амьсгал ингээд товторжоод ирнэ. За энийг дагаад энэ зүрхнээ хэмлэл доктортой бол. Зөвхөн зүрхнээ хэмлэл биш. Тархинаа долигон биоч халгаан тэргээд бүх юмнууд талтай зэрэг хэмнэлтэй баланстай болоод орж байна. Өөрөөр хэлэх юм бол сэргэн гэсэн. Тэгтээ зэрэг гэрэлтэж эхэлнэ. Амьдралдаа дарагдаад олон жил сэтгэл санаа жовнсоор байгаад амьсгаа мартсан байдаг. Өөрөн чинь хэмнэл алдчихсан байна. Тийм учраас тодорхой хэмжээнд бясалгал хийж хэрэг. Наацхан 5 минут гүүн амьсгаад сууж хэрэгтэй. За 3 дугаар нь болвол эерэг бодол болоод эерэг үг. Тэгжээж одоо сая эерэг нэрэг, эерэг аваа бий бол. Хүн болвол сэтгэлийн хүч, үгийн хүчинд амьдарч яадаг. Айгүй бол оршчод. Өөрөн чинь сэтгснэр хэлснэр болно. Тийм учраас би чадна, би уучлна, би хайрлж байна. Би аж аргалтай байна. Ингэж бодож ах, ингэж ярьж ах юм бол өөрөөс чинь гэрэл сачирна. Харин ч энэ эсрэгээр болтой зэрэг би дурггүй гэдэг ч юм уу, би айж ийн гэдэг ч юм уу. Би үжин ядаж ийн гэдэг ч юм уу. Тэгвэл ийм уугар амьсгал өөрийн чин орчинд бүрлд. Би айж ийн гэх юм бол өөрийн чин гэрэл бүдгэрнэ. Харин би зоригтой байна. Хүч чадалтай байна. Ялж ийн, дийлж ийн гэх юм бол тийм хэмжээний энерги ялгарч гэрэл чачаардаг гэсэн үг. Дөрөвдүгээр нь бол байгальтай холбогдох. Энэ нь юу гэхтэй зэрэг хитрхээ их гэртэн төвжигдээ суугаад болохгүй гэсэн. Гэртэн бити их бөхөөдэй гэсэн. Болохын дотор байгаль дээр харах хэрэгтэй. Энэ болвол өөрийн чинь элчин энергийг сэргэх, гэрэлтүүлэх. Өөрөөр хэлэх юм бол бензин гэсэн. Өөрийн чинь хэн чингэлэх хөхтэй зэрэг байгаль чингэлж өгнө гэсэн. Байгаль дэлхий бол эерэг энергитэй. Эерэг аураатай байна гэсэн. Тэнд байх юм бол чинэгдэгдэнэ. Тийм учраас ой моттой газар, гол устай газар, нарнай гэрэлтэй газар байж хэрэгтэй. Тэгж өөрийгөө сэргэж авах хэрэгтэй. За хамгийн сүүлд нь 5 дугаар өөрийгөө уухчилж өрших хэрэгтэй. За энэ яагаад одоо бас авраатай холбогдолтой байх гэж хэрэг. Өөрийгөө уухчилж чадахгүй хүн л одоо мөнхийн одоо бохомдолтой байждаг. Хэжээч өөрийгөө уучлж өршөж чадахгүй. Ямар нэгэн алдаа гаргасныхаа төлөө. Өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө гэрлийг авраагийг өөрөө булшилж болох. Өөрөө унтрааж болох. Сэтгэлийнхээ гэрлийг асах хэрэгтэй. Дотроос нь туяарах хэрэгтэй. Тавьж явуулах хэрэгтэй. Хатах муу сэтгэлийг, хорон муу санааг тэгжээж сая шин гэрэлтгийг өөрөөс чинь чачрах юм байна. За тэгвэл авраагийн хөстэй зэрэг өсгөх юм 5 зүйл хийсэн байж. Таалрах, тэг бясалгал хийх,
Тэгээд эерэг үг бодолтой байх хэрэгтэй. Тэгээд байгальтайгаа холбогдоод хамгийн сүүлд нь өөрийгөө уучлах хэрэгтэй. Ийм хүн гэрэлтэж авах. Тэгээ энэ дээр нэмээд бол чивэрч байх хэрэгтэй. Бохирсаваа байж болохгүй. Тэгээд эргүүл байх хэрэгтэй. Тэгээд дандаа бусдыг хайрладаг, өршөөдөг, тусалдаг, дэмждэг, ойлгодог ийм байх хэрэгтэй. Ийм эерэг ураатай хүмүүс яах вэ? Тойрч хүрээл, үнэлэн, хайрлна. Өөрийн чинь гэрлийн доор хорч бол. Өөрөөс чинь элчин энерги авдаг бол. За өнөөдөр аура буюу гэрэлтдэг хүний талаар ярьлаа. Амьдрал дээр ерөөхдөө хоёр төрлийн хүмүүс харагдаж байгаа. Нэг хэсэг нь гэрэлтдэг, нөгөө хэсэг нь болтож ирэх бөхчсөн. За энэнийх нь чаана нь болвол нүдэнд харагдахгүй ч гэсэн жүн савноор зүрх сэтгэлээр мэдрэгддэг гэрлэн бүрхэл байна. Аура байна. Аура харагдаж ийм гэрэл туяарж энэ төр ярддаг. Тэр төөрөгдөл байж магадгүй. Эсвэл үнэхээр мэддэг чаддаг хүмүүс бас байж болно. Тэр үгүйсэх гээгүй байна. Хамгийн гол нь болохтой зэрэг сүнснээ бүрхүүлж байна уу? Эсвэл ямар нэгэн долгион цачраг, соронжин. Эсвэл өнөөдөр үхлээр илэрхийлэх боломжгүй. Үл ойлгохгүй хүчин байна. За энэ хамаа баг. Ямар ч байсан ийм гэрэлтдэг хүн, гэрэлтдэггүй хүн. Сачирдаг гэрэл, бөхсөн гэрэл. Энэ бол амьдрал дээр байдаг. Олон зуун жилийн турш ярьж ирсэн, судалж ирсэн. Тэгэхээр ийм одоо ауратай гэрлэж харагддаг, чогсуулттай, хямрал ундаатай ийм хүмүүсийн онцлогийг ярьлаа. Харин ч энэнийхэн бас эсрэгээр нь сүр сүрдэггүй, хямрал ундаагүй, сэрүүн байгаа ч унтаа юм шиг. Ажил билсэн бүтүүдгүй ийм хүмүүс байдаг. За энэ онцлогууд хэлсэн. За энэ дээр нэмээд бас юу хэлсэн бэ гэвэл харизм болоод авра хоёр ямар илгаатай. Харизм болвол гадаад өн гүжимж дүр байдал үүх хэлээр бусдыг нөлөөлөх энэ байдал. Харин аура бол хүнд мэдрэгддэг ч жөн савнаар зүрх сэтгэлээр юу ч хэлэхгүй юу ч ярихгүй ч байсан энэ хүнээ нөлөөлөлд ордог. Эсвэл наадчих нь эерэг сэтгэлийг төрүүлж идэг. Харизмтай мөртлөө аура байхгүй болвол маш аимшигт. Зүрх сэтгэлгүй хүйтэн хүнд. Түр жуур ялалт байгуулж болно. Бусдын сэтгэлийг татаж болно. Сонгогдож болно. Өндөр албан тушаал гарч болно. Гэсэн ч гэсэн хүмүүсэд айдастай, дүгшүүртэй, чигшилжийн хөтлөд төрүүлдэг. Удаан үргэлжилдэг. Тэгэхээр өөрийгөө харизмтай гэж бодож байгаа дарга болчихсон. Хүмүүсийн итгэл үнэмшлийг түр жуур өөрдөө төвлөрөж чатчихсан. Ийм хүмүүс болвол өөрийгөө арай сөрөг авраатай юм шивжтэй гэж тунгаж бодох хэрэгтэй. Чиний харизмтай байсан гэсэн бөхчсөн байна. Гэрэлтэж гэж үл юуч байхгүй. Энэ хоёрыг хослуулж чадах юм бол гайхамшигт. Ийм хүмүүс нь бид нарын зүрх сэтгэлд мөнгөлдөж байгаа. За, энээс гадна жирийн амьдралд бүр чухал халуун дулаан гэр бүл байгуулъя. Эерэг урамсгалтай хамт олонны бүрэлдүүлъя. За тэгхийн болвол эерэг авраатай байх хэрэгтэй. Эерэг авраа гэж юу юм? Талархдаг, бусдын сайныг мэддэг, тусалдаг, нүүрнээ баясгалантай. Өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн сорилготой, тэмүүлэлтэй, тэрнийхэн төлөө зүтгэж идэг. Ийм хүмүүсийн хүн үнэлж идэг. Гэрэлтэж байгаа хүн гэж үж идэг. Амьд байна гэж ойлгодог. Тэгээ энэ дээр болтой жирэг авраагаа өсгөх. Эерэг авраатай болох аргууд ийсэн. За энэ аргуудыг сонсоод эерэг авраатай болоор насан турш гэрэлтэж яваарай. За та бүхэнд маш их баярлалаа.